За 2 сарын биш 3 сарын 25 манай ахын төрсөн өдөр миний шалгалтын өдөр болсон байна. Маргааш манай аав төрсөн өдөр. Тэгээд одоо өөрийн 5 төцөд болж байна. Хичээл уншиж байна. Гарахаас өмнө босохоос өмнө жоох уншиж аваад тэгээд явъя гээд. Шалгалт ямар байх нь вэ? Харин жоохон байж байгаад босч угаасаа хуцхнараа өмсөд нүр мөрөө амслаад тэгдэг. Нилээн сайн бэлтгэлтэй явна. Йоо сая гарч ирэхдээ нөгөө өглөө уншижсэн дэвтрээ марцсан. Буцаж ороод аваад сандраагүй зүгээрээсэн чи одоо сандарчлаа. Бүх зүйлсээ болдог бол тэврээ. Үсэнгөө нэг болгоныг чинь нөргэн. Амараа мөхөг би чинийг дэргэн. Мэдрээ. Би бичлэг хийгээд авчаа. Миний чихвчин дээр явж байгаа дуу болохгүй бах юм. Гарсан чигээр. Готлын үдээс тайлагдаад яахад байгаа бэ? Хэрэгтэй чучаад Chantarambe Uflatego Zok 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 Bi 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 Yeah yeah Эйнсэлхэн би хитэж навчас хэсгэхгүй цэцэг мэн Тэвээ бас бол бодлох чи цогнасаа бодлоо Яг 30 минут ажиллажтай 20 минут үлдчихлээ. Хай влог. Энэ влог эхэлсэн л агаас шалгалтын өмнөх дугаар. За хичээлтэй биш ажилдаа явж байна. Одоо шалгалтынхаа ард гарсан маш гоё байна. Тайван сэтгэл санаагаар санаа зовох өнгөө болсон. Гэмн ханаад үрчих шиг боллоо. Хоолой жоохон сонирн байна. Шүн ханиалгаж 1-2 сэрсэн. Тэгээд өнөөдөр миний хавд tweet иймэрхүү энд бараг зам болох гэдэг нөө яах гэдэг энэ ч одоо юу яагаад зүгдөөглээ. Гадаа амар дулаач мулаараад одоо сайн нэг өдөр бүр 17-8 градус байсан. Өнөөдөр бол 15 гэж байна. Маргааш бас 15 гэсэн. Тэгээд гоё наа. За би ажиллаа тараад орж ирээд ойрныхоо хоолыг хийж байна. Дахианы махтай шүл жигсэн гуралтай. Гало. За шалгалтынхаа тухай хальт гоё яриа заяа. Шалгалт яасан бэ гэвэл өглөө ингээд 8 цагаас эхэлсэн. Биш ээ. 8:30-аас эхэлсэн. Гэхдээ ингээд багш биднүүсийг 8:15 гэхэд ирцгээсэн бэлэн байцгаагаарай гэсэн. Тэгээ 8:15 очсон байсан сургууль дээрээ. Тэгээд 8:30-аас шалгалт эхлээл 8:27-8 гэж багш нар шалгалтын материал тарааж эхлээл. Тэгээд шалгалт ер нь бол эхэлсэн. Тэгэл хоёр багш ангич дурш угаасаа ямар ч юм хуулах нааша цаашаа гэх боломж байхгүй. Нэгээр амар хол зайтай суудсан. Нэг ангид нэг 15 хүүхэд суудсан. Манай ангид талан л байсан гэдэг чинь. Тэгээ азаар өөр ангийнхантай суугаагүй ангийнхантайгаа суусан. Өөр ангийнхантай суусан манай ангийнхан бол ёо стресс амар давхгүй өн ангийн юм байна гэх тэгэл тэгсэн. За тэгэнгүүтлээ хоёр хэсэгтэйсэн. Эртээ тайл, цаашаа тайл гэдэг нэгдүгээрс хоёрдугаар хэсэгтэй. Эхний хэсэг нь болохоор хигиена мас наамын гэхээр монголоор бол одоо эрүүл ахуйн дүрм журм хяналт мэл тиймэрхүү юмнуудын тухайсан. Тэгэнгүүтлээ би тэрэн дээр бол ер нь бол гайг өгсөн. Бүр ингээд угаасаа тэр хичээлийг нэлээд уншиж бэлдсэн. Тэгэнгүүтлээ хоёр дахь хэсэг нь болохоор патентын нэмфанк гэдэг чинь өвчтөн хүлээж авах мал байх тиймэрхүү байсан хгүй. Тэрэн дээрээ бол ер нь бол тэр бас хоёр тайлтайсэн. Kaufmännische Teil, Zahnmedizinische Teil гэдэг одоо худалдааны чиглэл гэх юм уу? Kaufmännische гэхэр чинь одоо тэр патент өвчтөнтэй яаж харьцах марцах тиймэрхүү талаасаа тэгвэл шүдний эрүүл мэнд талаасаа нэг ингээд юм хоёр тэр нь бас дотор хоёр хэсэгтэйсэн. Тэгээд шүдний эрүүл мэнд тэр тал малаа ер нь бол бас таж хөгсөн. Тэгээд Kaufmännische Teil бол ер нь амар хэцээсэн. Фиогн модель гэдэг амар сонин юмнууд орж ирсэн. Тэгээ манай нэг багш бүрөө яна бэлдээгүй юм байна гэд угаасаа өмнөх өдөр хэлсэн л дээ. Гэхдээ ер нь дажгүй гэж бодож чинь. Тэгээд нэг дундаа нэг 15 минутын сургалттай байсан.
эхний шалгалт 1 цагийн хугацаа тэгээ дараагийнх нь болохоор 45 минут тэгээд 2 хэсгээ өөрөө цагаа тохируулаад хийх хэрэгтэйсэн. Тэгээ би ерөөсөө ер нь бол мэдж байгаа юмнуудаа хамгийн түрүүнд тэгэл мэдгүй байгаагуудаа сүлд нүрдэж байгаа л нэг удаа нэгэн дээр удахгүй тэгээ ерөөсөө зай үлдээхгүй ямар ч юм хоос нь үлдээхгүйгээр ер нь л ингээд бодож байгаа юмаа бичээл уншаад ч өгөж ойлгож яаж нээж бүгднийг бичээл тэгэл нэг бодлын би яг өөрийгөө жоохон мяалсан. Ягаад гэвэл кафе менежер хайл дээр би зарим нэг асуултууд ойлгохгүй тэгээд гэтээ яг гадаад гэдэг утгаараа тэгээд манай багш нар ч уус мэдчихэж байгаа шүү дээ. Намайг германд удаагүй гэх. Тэгээд асуудалч болно. Тэгээ угаасаа багш нар ойлгохгүй юм бол асуугаарай гэж угаасаа хэлсэн. Тэгээ асуусан. Тэгээд гайгүй өгсөн байх гэж юу нь бол найдаж байгаа ямар ч тач тэнцэн байх гэж бодож байна. Тэгэхдээ би уул нь бол нөгөө нэг 2 юм уу 3 гэсэн дүн аавна гэсэн шүү дээ. Нэгийг арай барахгүйгээд. Тэгээд миний бодлоор би бол нэг 3 мурав ч юм уу эсвэл 15 мавар дүгндэг бол хэрвээ 2 8 ч юм уу ер нь л нэг 3 тайлгаах бүр муудаа 4 ямар ч тач тэнцэн гэдэгтэй болгоосаа өөртөө итгэлтэй. Тэгэл өнөөдөр ажил дээр өчтөр хичээл таагаад өнөөдөр ажил дээр очсон ажлынхаа бас бүгд асуугаад шалгалт ямар яасан гэдэг. Оо гайгүй гэлтэж за чи өөрөө гайгүй гэж хичээл гайг бах уу гэлтэй. Ер нь шалгалт нэг юм их өнгөрт юм байна. Нэг тэгээд би яг шалгалт эхлэхээс 5 минут өмнө амар сандарсан. Тэгэл угаасаа эхний хэсэг буюу тэр одоо миний гайг өгсөн гэдэг байгаа. Хигиена мас намаа тэр нь болохоор 25% ингээд миний төгсөлтийн үнэлгээн дээр орно. Тэнгуудлаа нөгөө үлцэн ойн болохоор 5 гээд тэгээ нийтдээ 35%. Тэгээд ер нь хэрвээ энэ шалгалт муу байвал надад дараагийн шалгалтаа сайн өгөх боломж гэсэн тийм шанс байгаа учраас ер нь л жоохон санаа амар байна. Гэтэ дажгүй байгаасай, дажгүй оноотой байгаасай гэж ер нь л их хүсэж байна. Тэг би яг шалгалтаа эхнийхээ шалгалтыг ер нь бол дуусчаад ер нь хоёуланг нь бол ер нь бол 10 минутын өмнө дуусчаад ингээд барагцаалаад оноонуудад тоолоод бүгдээрээ 100 оноотой тэнгуудлаа нэг нь хамгийн ихний хэсэг болохоор 40 асуулт илүү 50 асуулттай байсан. Дараагийнх нь болохоор бас яг 50 асуултаас 25. Тэгээ бид тэднүүсээ тоолоод үзсэн чинь ер нь бол нэг 79 тэг дундажлсан чинь тэр хоёр нөгөө хоёр шалгалтаа хоёулангийнх нь өмнөх үнэлгээнүүдийг нийлүүлээд дундажлсан чинь юу ачсан 72 71 малныг тэр чинь бол 3 штэ. Тэгэд би яг би ер нь л хийх юмнуудынхаа дандаа тал оноо ч юм уу эсвэл 3 онооны асуултанд би ингээд хариулсан байлаа. Тэгээд хариултаа бол ингээд зөв гэж бодож байгаа ч гэсэндээ юмыг аль мэдгүй гэдэг те 2 оноо моноо гэж тоолсон. Тэгээд одоо нэг 3 4 7 оноо хүлээжүүлэх шалгалтын хариу ирнэ. Тэгээд гажгүй хаа гэж найдаж байна. Тэгээд удахгүй миний хоолыг харцгааг бүгдээрээ